Би үр хүүхдээ хайрлж гин хамгаалж гин гэдгээр үр хүүхдээ нөгөө эдэлж хэрэглэх өмсөж зүүхийн илүү одоо тэр анги хамт олон дотор нь илүүрхэж одоо харагдуулдаг. 3 4 дуурингийн хүүхд дотроодс ингээд нэгнийхээ өмсөж зүхээр ялгадаг ч юм уу те. Цаашлаа тэр нь тухайн ангид нь байгаа эцэг ихээ алдчихсан өвчтөе зовлонтой эдийн засгийн боломжгүй маш олон тийм хүүхдүүд байждаг. Хүн харахад өөр нэг 3 4 дугаар ангийн хүүхд гэхдээ тэр хүүхд ямар зовлон амсаж туулж өнөөдөр байгаа зарим ихчүүд ойлгот. Миний л хүүхэд болжол бусдын хүүхэд яаж амьдрах нь падлич байхгүй. Би хүүхдээ яаж өсгөх нь чамд хамаа байхгүй. Юу өмсөж зүлэх нь чамд хамаа байхгүй. Гэдэг байдлаар өнөөдөр манай энэ монголчуудын сэтгүү ийм зэрлэг балмад амиа одсон ийм л нийгэм бид нар амьдарч байгаа. Гэтэл тэр нэл гамтаа яах эцэг их нь салаа явчихсан нэг хойд эцэгтэй хойд ихтэй тэгээд очоод хоолтой хоолгүй хичээлээ тавтах хийх ширээ сандалж байхгүй очоод түлээ нүүрс зөөн нэг түрээсэн байранд амьдрна. Энэ зүйлийг тэл харилцан ярилцаж өнөөдөр багш сургууль хүмүүжүүлэгч эцэг их бүгд бие биенээ дэмжиж энэ хүүхдүүдэд багаас нь ерөөсөө хамтарч соёлтой тэр харьцаан дээр нь тэр хүүхдийн нийгмийн амьдралд нь илүү одоо хандаасаа л гэж дотроо зүгээр эцэг хүний хувьд бас хувь хүний хувьд гэж боддгийг.